халуун үүтэй ер нь ямар цаг ууртдгийг гэж мал шиг хяараад устаад ган гачигтай зуд боллоо гэж бодоход энэ гахаа бол хорогдоодох юм бол байхгүй. За сайн байцгаана ингээд инх төвшөө авахтай инх хүлээгээд энэ гахаа үржүүлдэг, мангализагийн гахааг үржүүлдэг ингийн иргэн байна. Тэгээ ерөөсөө нөгөө одоо интернетээр цулаад үзсэн байсан чи өвсөн тижилтэй гахаа гэж явдаг байхгүй. Үр тариа өвсөөр ерөнхийдөө дийлэнх нь ингээд тижигдээд явцдаг. Тэрүүгээрээ даваалтай. Өвлийн ямар ч хүүтэнд хаврын ямар хавсраганд одоо ингээд гадаа бол бүрэн өвлж байна. Ямар ч дулаан байр хэрэг байхгүй. Зүгээр төлөх үеэр нь бол заавал ийм хонь байлгаж байгаа юм шиг сарвчанд байлгах хэрэгтэй. Энэ гахааны хувьд бол ямар ч тийм цэвэрлэгээ хийгээд ах юм байхгүй байна. Хоод ижээ сар болгон цаг болгоод тавьж өгөхгүй байна. Ер нь өөрийгөө ингээд бичээрээрээ явчих бүрэн болов шүү дээ. Яг өвөл хавар ид их гахаа төрж байгаа нэг 2 хүн байхад хангалттай. Одоо анх нэг 3 жилийн өмнөөс эхлээд маах сонирхлоод нэг 10 тоороо авчирсан. Тэгэл үржүүлээд сүүлд нэмж нэг 40 тоороо авчирсан. Энэ жил бол нэг төл 140-50 жиргэг тоороо гарснаас одоо зарагдаад нэг 60 тоороо 80 тоороо байна. Үндс нэг 20 мэгж 5 бодон байгаа да. Намар одоо ер нь бол нөгөө хяраа унаал хүүтдэн шүү хүүтэн бороо зүтгаал тэгээд ирэхээр тоороо маань нэг 3-4 сартаа удаад ирэхээр өснүүд нь эхлээд урт ургаж агаад ийм хим хэлцэн шиг бубарж болчихдог. Шигүү. Ямар ч тийм нөгөө арьс маханд тийм хүүт очихгүй. Дарах мэдрэмж байхгүй нэг гахаа. Засан дээр л хөвчийдэг ерөөс. Ер нь бол ингээд яг сүргэлээд явж байгаа тохиолдолд өөр нохоо ч гэдэм юм уу өөр ингээд мал амтаа орж ирэхэд сүргээ хамгаалаад бөөнөрөө дайраад хөөгөө явуулчихдаг ч юм уу. Ер нь бол ийм ойдогт бол астар өндөртэй гах. Өглөөдөө бичээж байгаа өдрийн халуунд өөрснөө сарвчруугаа унтаад өгдөг байхгүй. Өдөр яг ид нар шарж ах үеэр идэх туршилгүй яг сүүдэр бараад унтаад өгдөг. Тэгээ орой буцаад нар жоохон буугаад ирэхээр өөрснөө гаггүйж бэлчиж явж байгаа л тэгээ яг харахгүй болоод ирэхээр өөрсдөө бүгд сарвч руугаа орчин. Ямар ч тийм уул хариулга байхгүй. 6-7 дугаар ангиас ахвал нөгөө тухайн үед ээж аав бас ажил хийдэг. Ээж ааваасаа мөнгө нэхэж авч чаддгүй. Тэгээ нэг тухайн үед би нэг 50,000-аар л үүдээ нэг 5 тоороо авч тийжээгээд 40 тоороо болоод 40 тооргоо ширхгэн 100,000-аар зараа нэг 4 сая төгрөгт болж исэн байхгүй. Тэгэл тэрэндээсээ ахуулж урамшаад ер нь ингээд мал амтан нохоо гахаа ер нь багасаа тижсэн. Тэгэл тэрэндээ урамшаад ер нь ингээд мөнгө олоод ээж аваасаа заавал мөнгө нэхэд аваад байхгүй сургуулийн төлбөрийг ховч хундраа аваад болох юм байна. Тэгэл тэр үндсэн дээрээсээ л урамшаал ингээд үдээ аж ахуй мал амтан ингээд ийм их юм сонирхоо тижээд эхэлсэн. Тэгээ ерөнхийдөө бодож үзээд ер нь олон жил тижээгээд үзсэйхэн тулд ер нь энэ гахааг сонгоод авчираад тижээгээд үржүүлээд үзье. Ямар ч байсан дулаан байранд тижээхгүй юм байна, зардал баг гарах юм байна. Энгийн гахааг бол одоо хүн болгоно нөгөө эко органик мах идэнэ гэдэгтэй адилхан энэ гахаа ч одоо яг ингээ байгаль дээр өвс тижээл идээ явж байгаа учраас мах нь илүү эрүүл байх байхгүй. Фермийн гахаануудын дутагдaltaй тал нь юу гэхээр байнгын чихтэй байранд байнга байж идэг болохоор нөгөө тархлааны тогтолцоо жоохон муу болсон нэгдүгээрт, хоёрдугаарт нялгаа ихээр цонхор цагаан байгаад идэг шүү дээ фермийн гахаа маань. Идэрчин болохоор яг хоньтой адилхан, хонь үхрийн махтай адилхан улаан өнгөтэй, алгалсан махтай, илүү эрүүл махтай. Энэ гахааны өөх нь өөрөө илүү байгаль дээр өвс тижээл нь ингэж явдаг учраас амд ороод хайлдаг, илүү амттай, илүү гоё алгалсан махтай. Тэгээ би өөрөө бас эргэлздэг байсан хгүй. За ингээл өөр гахаа янзлаад үздэг баах ингээд бас онцгой махтай байх үедээ амт нь онцгой байх үедээ нэг баахан ингээд хөрөнгө мөнгө зарчаад ирээд ингээд хүмүүс аягүй гоё рекламдаа сурчлаад лээдэг. Мах нь онцгой байх үедээ гэсэн айц бэс идэх үед. Тэгээ нэг гахаа хөлөө гимтээч зүгээр за одоо янзлахаас өөр арга байхгүй юм чинь ингээд хөлөө угуулахаар янзлсан чинь гизээний хараад ирэхээр яалчгүй ингээд алаглал. Тэгээ махын яг ингээд янзлагаараа янзлаад үзэнгүүт яалчгүй л гоё алгалсан гоё амттай ямар ч гэсэн нүур улаахгүй махтай. Энэгээр одоо нөгөө ресторануудад одоо стейкүүд хийж, нээл хавирга, чопс тэгээд шүлттэй хоолч хийд юм байлээ. Давхар гоё шорлог болж гин, гэрийн саалаа болж гин, утаа зарж гин. Тэгээ ер нь бол нэг
60 төрлийн хоол их бүрэн болж байна. Үржлийн хувьд гэх юм бол энэ гахаа маань юу яадаг? 6 сартаагаас одоо үржилд орох нас нь гүйцээд 6 сартаа хээлэнд ороод 10 сартаа эхний тооролтдог. Тэгээд 10 сартаа тооролоод 45 хоног юу яадаг? Ихтэйгээ байгаад салаад 3-аас 14 хоног дотор буцаад хээлээ тийг явуулдаг. Жилд 2.4 төрнө. 2 жилд 5 тооролно гэсэн үг. Биенийхээ хэмжээнээс шалтгаалаад 7-оос 10, 8 янз янз гарна. 2 дахь 3 дахь тооролтоос 14 хүртэл гарах боломжтой. 12, ерөнхийдөө 10, 12 л гардаг юм дөө. Тэгээ ер нь бол яг нөгөө хоол тижэл ус сайтай бол ерөөсөө бүх тоороогоо амьдруулах чадвартай. Энэ гахааны давуу тал нь энэ мэгж өөрөө их гахаа сүү сайтай. Бүх тоороогоо амьдруулах чадaltaй. Фермийн гахаа ч юм бол лагс том учраас ерөнхийдөө шууд тоорон дээрээ хөвтөө тоороогоо дараад алчдаг ч юм уу гიშгээд бэртээгээд ингээ хорглыг хүүсээд идэг. Тэгэхээр фермийн гахаа маань заавал ийм төрх оронд төрдөг. Энэ гахаа маань бол жижигхэн нэг 3 хайрцаатай юм банзаар хашлах хийгээд төчлөө гэж бодоод тэрэндээ төрчдөг. Тоороо ямар ч гიშгэж мишгээд дарж ийм хоргол байхгүй ерөнхийдөө. Манайхаас аваад малж байгаа хүмүүс бол айгүй их ярдیں۔ Энэ гахаа ерөөсөө ингээ нэмж авмаар юм байна, үржүүлмээр юм байна. Ингээ туршаад цөөхөн доороо аваад үзсэн чинь таалагдж байна. Маш тохиромжтой. Манайх одоо ингээ хөдөө мол устаа газар ирсэн ингээд айгүй гоё юм байна. Ингээд өөрснөө гэрээ тойроод бэлчээд ирээд идэм байна. Айгүй ухаантай юм байна. Ерөөсөө ажил гээд цэвэрлэгээ мэрвлэгээ хийх шаардлагагүй юм байна. Зөвхөн өдөрт хоол усын л тавьж өгөх юм байна. Өөр ажиллагаа байхгүй үрждэг юм байна. Ер нь их сайн юм байна. Тэгээд амжилт хүсье. Өөр дахиад унграас нь гахаа оруулж ирээд дахиад цаашаа үржүүлээд төшөө чанарын сайжруулаарай гэдэг юм уу. Ер нь тийм айгүй ам сайтай л байгаа хүмүүс авсан хүмүүс бол. Наа гахаа гэж бид ингээ хөдөө аваачаар ихээр нь үржүүлэхээр газар сүйдгээд бичээр сүйдгээ ажих юм биш үү ингээд үнцээр нийдээ дахиад ногоо орохгүй болгочих юм биш үү гэж айгүй санаа зовж асуудаг байхгүй. Одоо ингээ харж байхад бол ерөөсөө тийм хамраараа газар ухаад синдийч байгаа юм ерөөсөө байхгүй. Яг л ингээ хоншиг завчиж идээ явж байгаа юм. Тэргүүрээ бас даваа талтай. Өвсөн тэжилтэй гэдэг нь илүү их тодруулаад байгаа юм тэр. Тэгээ нөгөө зарах их гахаа байхгүй болохоор тогтмол тэгээд зармаар реклам сурчлагаа гэж хийхгүй байна. Хувь уц руу, хувь чат руу ч юм уу энэ гахааны махыг идэж үзмээр байна. Мах өгөөч авъя, худалдаж авъя, ямар үнээр зарах юм бэ гэдэг юм. Тийм санал бол айгүй их л байгаа. Эргээл одоо явахтай бас тэр чинь нөгөө тодорхой хэмжээний хувь хүн өөр одоо надаас авч байгаа хүн ашигтай ажиллаж иléвэл одоо тэр хүн баярлж иléвэл би бас дотроо баярлж л шүү дээ. Тэр хүн ашигтай орлоготой бас тодорхой хэмжээний амьдралд нь хувь нэмэр оруулж иléвэл миний хувьд бол тэр бол бас гоё кайф шүү дээ. Эрдэнэцэн аж ахуй дэмжихгүй байгаа тань л хүмүүс. Одоо засгийн газраас гисэн ингээл хоршоо моршоол гэж сая зөөл өглөөж эхэллээ шүү дээ. Ингээл энийг хүртэл ингээл үл ойшоосон тоохгүй буруу шаасан хүмүүс их байна. Ер нь бол айл болохоо хоршоо болоод одоо ялангуяа байгалийн энэ хавар намар өвөлдөө хэцүү цаг үе байна. Энийг туулахын тулд одоо айл бүлээрээ бүл болж хатан тижээлээ сайн авах хэрэгтэй байна. Эрчимчүүлсэн аж ахуйг өшөө илүү сайн хөгжүүлэх хэрэгтэй байна. Тэгжээ чөлөөрн гадаад дотоод руу мах нийлүүлэх. Одоо яаж Австралиг харахад тогтмол оцсон газар болгонд Австрали мах биш шүү дээ. Монголын мах гэж одоо Солонгос лав иж үзээгүй. Австрали мах л гэж ижсэн, Япон ч гэсэн мөн адил бүх газар л яг Австрали мах хийж чинь. Тэрнтэй яг адилхан их тоогоор нь их хэмжээг нь хөрөнгө оруулалт хийгээл бүх аж ахуйг сайхан томруулаад гадагшаа импорт гаргаж ижил ерөн хүмүүсийн амьдралын түвшин, малчтын орлого сайжрах болов гэж бодож байна. Монгол малчтын амьдрал, өнөөгийн нийгэм яагаад тэр бунтахгүй төрөхгүй байгаа малчтаас. Ерөөсөө л хүүхдүүдийн сургалтын төлбөр, малынхаа тижээлийг за нэг хотод нэг байр авах. Тиймэрхүү чадaltaй амьдраад байх шиг миний харж байгаагаар бол. Газар тариалан өшөө илүү хөгжүүлж болохгүй гэж, мал аж ахуйг өшөө илүү хөгжүүлж болохгүй гэж. Уул уурхаагаа ингээл ухаал газар тариалан уул усаа ширгээж байгаа оронд хөдөө аж ахуйар хөдөө аж ахуй орон гэж рекламцсан мөртлөө дотоодоо махаа тогтмол сайхан нийлүүлж чадахгүй байна. Малчт нь буруу бодлогоор яваад байна. Зөв яг нэг зорилгын төлөө нэгдэх юм бол манай монгол залуучууд ч бас мундаг шүү дээ. Одоо Австралид очсон том бээрмэнд ажиллаж байгаа монголчууд байна. Японд очсон том дуршлагатай бээрмчүүд байна. Монгол цалингаа голоод ажиллах том фермүүд байхгүй байна. Ураад авчрах фермүүд бас байхгүй байна. Тэрнээс дотоодд ч гэсэн одоо гой сургууль төгсөн, хөдөө аж ахуй төгсөн мундаг залуучууд өндөө шүү дээ. Тэгээ тэрийгэ хөгжүүлээд явдгүү, тэрийг дэмждэггүй, үр ашиггүй ажиллаад байдаг. Тэгээ сайн малтай хүмүүс нь бусдад бусад хүмүүстэй бас эцэг малаа ч юм уу сайн малаа нийлэхгүй. Яг л би л энэ малыг үржүүлж явах хэрэгтэй. Өөр хүн авчих юм бол надаа одоо бизнес нөлөөлж ийн, орлого нөлөөлж ийн гэж хараад тэгж түгээхгүй. Тэрнээс зах зээл бол үнэхээр том биш шүү дээ. Хувь хүн иргэн 12-3 саяар 5 хөр авч чадахгүй байхгүй.
5 хүүхэр авахгүй л нөгөө л нэг зээлээ яриад нөгөө л нэг байраа барьцаалал машинаа зараал нөгөө л нэг цалингийн зээлээ авч бид нар ферм хийж шít яг ясам дээр. Нэг иргэн өнөөдөр одоо нэг сургууль төгссөн хүүхэд гахаа аваад хийжээ гэж бодоход өнөөдрийн байдлаар нэг газар авах болно, худаг авах болно, тог татах болно, байр барих болно, тоног төхөөрөмж авах болно, гахаагаа авах болно. Инхээр нөгөө хөрөнгө оруулалт байхгүй барьцаа хөрөнгө байхгүйгээ банк зээл өгдөггүй. Тэгэхээр энийг хийж чадахгүй байгаа учраас энэ гахааг сонгоод авахд бол ямар ч тийм хөрөнгө байхгүй. Зөвхөн хаягдл модоор ч юм уу сарвч хийж өгөөд 5-10 гахаанаас эхлээд фермтэй бол бүрэн боломжтой байхгүй. Тэгээд Монголд яг фермийн гахааг сонгоод авах цэвэр үржлийн гахаа байхгүй. Бүгд ирлийцсэн. Гахаа гэдэг амт маань өөрөө ирлийц байх тусмаа үр ашиггүй им гахаа мэгжин сүг болчдөг. Гахааны чанарыг шинжлэх хэрэгтэй байна. Гаднаас сайн гахаанууд оруулж ирэхтэй байна. Тэгээд өөрснөө тижээлээ тарьдаг болох хэрэгтэй. Ядаж л эрдэн шишээ одоо тарьмаар байна. Вандуу тарьмаар байна. Саргас тарьмаар байна. Уургийн агуулгын өндөртэй тижээлүү тарьмаар байна. Ингэж хоо тижээлийг бид нар хямдхан авч иж махыг нийлүүлэх бүрэн болох хэрэгтэй. Эдрийг шийдэж чадахгүй байж бид нар импортын махаа авч ицсээр л байна. Импортын махын дутагдaltaй тал нь юу гэхээр 30 мянган гахаатай том аж ахуй шил болгон одоо сар болгон гахаагаа шинжилж байгаа шүү дээ. Хөгшөрж байгаа гахаагаа хөхүүл мэгжээ, бодонгоо, муу гахаагаа нядлаад бидэрлүү явуулж байгаа. Бүх шимт хижээлийн ашиглаад дууссан махыг Монгол улс руу импортоор авч байгаа. Монголд үйлдвэрлэж байгаа бидний үйлдвэрлэж байгаа гахаан фермийн мах одоо хурганы махтай адилхан. Залуу үе дээр нөөхөн давхар зузаараагүй байхад нь маханд явуулаад шинэ нөтөн мах нийлүүлж байгааг хэрэглэгч нар танихгүй мэдэхгүй байгаа учраас импортын нөгөө мах авч иж байгаа. Одоо бид нар Орос мах аваад идэхээр хайруулын тавган дээр галаа ширүүсгээд шарахаар ширгээд умаагаад өөх шаргаж байгаа юм шиг жижигчдэг байхгүй. Энэ Монголд үйлдвэрж байгаа махыг хайруулын тавган дээр яаж удаан түлж исэн ширэгдэг байхгүй. Энэ үрээ танигддаг гэсэн. Гадаадын орнууд болохоор шар буурцаг, эрдэн шиш хоёроор дөлхөө ялангуяа эрдэн шишийг дөлхөө хэрэгэлдэг. Ерөөсөө шууд эрдэн шишээр тийжээж байна. Одоо Монголд байгаа гахаа дахианы фермүүд, үхрийн фермүүд сүү юугаар орж ийн гэхээр шар буурцаг, эрдэн шиш хөгжиж сүү сайн орж байна. Гахаа хурдан том болж байна. Энзин метеон гэдэг бодис эрдэн шиш шар буурцган дээр хамгийн өндөр агуулмжтай байдаг учраас энэ мах ургуулдаг бодис өндөрөөр агуулж байгаа учраас Хятадууд хурдан махыг үхэрж бай, гахааж бай, солонгосч бай, японч бай ерөөсөө эрдэн шиш шар буурсгаа тийжиж цаг хугацааг хэмж хурдан орлоготой болж шít манайхныг бол. Манайхан ямар тижээлээ ойлголтгүй одоо малчтын ойлголтоор бол хэвэг хорголж байгаа хоёрыг маш сайн хоол гэж бодоод байна. Будаагурыг. Энэ нь болохоор нүүрс ус эрчим хүчээр хангаад байгаа учраас уургийн агуулгч нөгөө амьтныг том болгох процесс үүсэхгүй байгаа. Одоо ингээд хавар 6-700 мянга байсан үед будаа чинь 10 сар гараад сая 100 болчихж шít. Багада 800 мянга. Нэмэгдээс шарахгүй юм байлээ. Би одоо ингээд тижэл хийгээд эхлэнгүүд нөгөөдгөө чинь нөөцлөх хэрэгтэй болж байна. Дахиад зээл авах хэрэг болж байна. Эсклас ав томруулах шаардлагатай гэхээр яг л нөгөө тариачдыг буруу шаагаад байх юм байхгүй. Үнэ нэмхээс өөр аргагүй л байгаа юм чи. Бүгд л зээлэн дээр явж штэ. Ер нь Монголын байгаа бүх аж ахуйнууд өргөө зээлгүй аж ахуй гэж ер нь байхгүй штэ. Бүгд зээлнээс зээлийн хооронд. Энийг тэгээ нөгөө хөнгөлтэй зээлийн бий болгоо засгийн газраас дэмжиж өгөх юм бол дороо хөл дөрөө босгоо зээл авах шаардлагагүй болно. Биний одоо гол мөрөөдлөх юм бол би одоо энэ гахааг 1000 олголоо. Дахиад газар нутаг, газар тариалан хөшөө өргөжүүлээд хэдэн мянган га дээр үр будаа тариад тогтмол ингээл орлоготой болмоор байгаа. Тэгээд намайг дагаад олон сайхан залуучууд ажлын байраар хангагдаад эхэлнэ шүү дээ. Одоо ажлын байраар байхгүй штэ. Өнөөдрийн залуучууд бүгд гадаад дотоод ажил хийж гин, цалин мөнгөө голж гин, нэг газараа сууршаад тогтмол гоё ажиллаж чадахгүй байна. Улаанбаатарын төгсрэлд ингээл ажилгүй өдөрт 4-5 цаг төгсрэлд сууж гин, такси хийж гин. Тэр залуучууд өөрснөө тусдаа нэг хөдөө газраа сум мууд эзгүй болж гин. Энэ дээр одооны сайхан залуучууд ирээд сум орноо хөгжүүлээд хөдөө аж ахуй хөшөө сайхан хөгжүүлээсэй л гэж бодож байна. Ер нь бол би нээлттэй. Ямар ч хүн надаас ингээл гахаад ижээгч байгаа их чин ах нэг ярихад би чинь ажилдаа мөртлөөл уцаа барайл 3-4 цаг лекц уншаад өгчдөг байхгүй. Ингээд тийжээрээ ийм дараа алдтай шүү. Ингээд ийм юм газар сонгоорооч гэдэг юм уу. Маахан чи нөгөө ямар ч бодлогын төвшин байхгүй энэ салбар хөгжөөгүй. Учираас одоо 22-ын төвчөн дээр газар аав нэг нөхөр юм хийж ангууд
айдууд ихсээд ирлээ хөөгдлөө 61 дээр очлоо. 61 дээр дахиад нэг юм бариа байж байгаа дахиад хөөгдөөл баян чануулаа хөөгдөөл энэ жишээгээр хүмүүсийг ингээд тоглоод байгаа байхгүй. Газар олголтон ч гэсэн. Тэгээд гахаа гэдэг амт чинь нөгөө 1 өвчин гаргахад 5 км газраас хол байх хэрэгтэй юм. Нэг дор бөөгнүүлээ ачдаг. Нэг өвчин гараа бүх айл нь өвчин гараа хяачдаг ч юм уу. Иймэрхүү алдаа дутагдал их харагддаг. Тэрийг уул нь яг мэрлийн хүмүүсээс зөвлөгөө аваад хол байршуулад яг хөгжих аж ахуйнуудыг бол хотоос гаргаад өнөр танаргүй зөв одоо газар тариал ингээ ойр зөв бүс нутгууд эдгээр ямар ингээд гахаан бэрэм дахиан бэрэм ингээд нүгөө шилжиж яваад нүүдэл биш учраас газар тариал ингээ бүс нутгтаа хол зайтай байрлууч зүгээр байгаа. Хоол ижилтэйгээ ойрхон. Ер нь тиймэрхүү юм бодоод байдیں۔ Ер нь миний хувьд.